За гарын дөрөх материал ашиглаж байгаа. Өнөөдөр цилиндр. За энэ ойлгосон. Энэ бол цилиндр. Цилиндрийн хажуу гадаргуу гэдэг маань энэ тойрсон. Тойрсоос хажуу гадаргуу. Одоо энийг ингээд хистчих юм бол энэ чинь ингээд тойргийн урт нь болчихж байгаа байхгүй юу? Тэгээ энэний хажуу гадаргуугийн талбай гэдэг чинь тойргийн уртыг нь өндрөөр нь үржүүлээд тэгшүнцгтийн талбайг олчихж байгаа гэсэн хажуу. Окей. Бүтэн гадаргуу гэх юм бол мэдээж дээд доод суурууд нь тойрог юм чинь хоёроор үржүүлээд хоорд нь гэх юм бол бүтэн гадаргуу. Эзэлхэн гэх юм бол суурийн талбайг зузаанаараа буюу өндрөөр үржүүлээд эзэлхэн. Ингээд болоо. За куб бидэнд азар харин куб байна. Куб бол 6 талтай. Нэг ингээд 6 талтай. 8 оройтой тий 12 ирмэгтэй. Кубын хажуу гадаргуу гэх юм бол куб чи өөрөө нэг тал нь квадрат хэлбэртэй учраас хажуу гадаргуу гэхэд дөрвөн талаар нь үржүүлээд гэх юм бол хажуу гадаргуу дээд доод хоёр суурь нэмээд өгчих юм бол бүтэн гадаргуу. Гурван талынх нь үржил буюу куб гэдэг чинь өөрөө эзэлхэн. За параллел юу гэдэг? За энэ параллел. За параллел вивтэй эзэлхэн гэдэг бол суурийн талбай. За ингээ харах юм бол бас л тэгш юм. Мэдээж бид нар богино талыг аагаар тэмдэглээд уртын бэгээр тэмдэглэв. Ер нь юмны эзэлхэн гэдэг бол суурийн талбайг өндрөөр үржүүлж эзэлхэн байна. Тэгэхээр А-бэг өндрөө С эсвэл А-шиг тэмдэглээ. Үржүүлээд өгчих юм бол эзэлхэн байна. Хажуу гадаргуу гэдэг бол нэг тал энэ хоёр тал хоёулаа тэнцүү учраас энэ нэг талаа болоод хоёроор үржүүлнэ. Энэ талаа болоод бас хоёроор үржүүлчих юм бол хажуу гадаргуу. Гүйцэд гадаргуун талбай гэх юм бол дээд доод суурьдаа нэмж өгснөд бүтэн гадаргуугийн талбай болж байгаамаа. Анхаарал тавьсанд баярлалаа.